тэргээр наадлаас баруун гар талаа дагаад өрөө гэж цэвэрлээ орох. Юу яа. Цэвэрлэлтэй наалнаас тал нь шууд тэр газар отолт хийгээд зүүн жигүүрээс тусламж нөгөө эсрэг талд хамгаалж байгаа нь ерөөсө тусламж юм аа. Галын хэмжлэгүүд. За. Дэлгүүртээ цонхноос бидний нүд болно. Та хоёр харин дотор дайраарай за. Би айлуулах гадуур орохыг бодъё заяа. Тэгээд яач тавуулт ихлэхээр оргоо газ дэшээ гаргаж өгөө. Тика байрлаалч. Орой дэшээ гаргаж өгөх тика дэшээ шүү заяа. Олсноо. За бэлнэ. Юу вэ? За дотор нөгөө краш үүд шүү дээ. Түрүү баруун нөхөр тэний нөхөр нь хамгаалсан. Тэрийг би авчээ заяа. За. Асуугаа байна. За амжилт. За амжилт. Бүрэн дуугаар эхэлье. Бүрэн дуу. Харбуугаар эхэл. За тикаго. Явч. Хай сөргө. Таараа тойроод нөгөө гаднаас нь ордгоор авчих. За тэгэхээр яг миний эсрэг тал боёо коридорын нөгөө талд байсны айлын моёх ороод ирсэн байна. Сум нэш орж ирж байна. Тэгэхээр би энэ өрөөс ороод дэмий юм шиг байна л та. Нэг хоёр
Ороо. Дайсаас одоохондоо уусуун багтнаач баг. Дайсаас уусуун тодорхойг байгаа. Хайдын хүч 6 авах. Одоо энэ будагаас цаашаа нэгэн том том. За ингэ. Easy, cover. Атлат! Бага нэг гаштай. Нэг хэт За тамаахан энэ раунд хожигдчихлоо. Нэг 2 3 4 5 манайх дуусчихжээ. Айлаас 4-өөс 1 гарсан. За баярлалаа үзэгчдээ та бүхэн Hobby Club нэвтрүүлгийг хүлээн аваад үзэж байна. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт Airsoft-ийн хоббиднууд оролцож байна. Тэгээд та нарын яг байлж байгааг харахаар яг жигнэсээ юм шиг тийм мэдрэмж төрж ирсэн. Яг та нарт өөрсд чинь ямар мэдрэмж төрдөг вэ? Одоо ерөнхийдөө бол бодит байдал руу бас нэлээд төхөж очиж штэ. Тийм байх. Зөвхөн зөвхөлт бол нэлээд савлна. Тэ хаанаас ямар булан тойроод дайсан гараад ирэх болов гэж айн. Тэгээд ялсны дараа бол хамгийн сайхан мэдрэмж төрд юм да. Чинийд ямар мэдрэмж төрдөг вэ? Airsoft тоглож явах үед адреналин маш их хэмжээгээр биесээр гардаг. Одоо яг түр нарууч яхах хийсэн шиг те. Хаанаас хин гараад ирэх бол гэл амар амсгаадаа ингээл ахилмаар байгаа ч гэсэн тэгэж болохгүй. Тэгэх юм бол өөрөө баригдчихна гээл. Одоо хаанаас хүн гараад ирэх бол те. Ингээл тоглож байгаа хавцад амар сандраад айгаад гэх юм уу. Эсвэл амар ир зоригтой багийнхаа төлөө ялтан төрөхийн тулд ингээл гүйж ороол те. Хүмүүсээ удирдаад командлаад ингээ явхад бол маш тийм гоё мэдрэмж төрдөг. Хизээч ингээ хүүхдүүд Counter Strike тоглолоо тэг компьютерээ асууж явахдаа ингээ орилж шашгичаад гоё л байдаг л да. Би ч жоохон багтаа бага багтаа Counter Strike тоглодог байсан. Гэхдээ сүүлийн 3 жилийн турш тоглож ерөөсөө үзээгүй. Тэгэхээр энэ ерөөсөө Counter Strike биш. Энэ бол яг амьдараа хөдөлж байгаа тий. Ердөөсөө энэ чинь будаггүй paintball гэсэн. Paintball тоглоход хүмүүс paintball-ыг Airsoft тоглолтоос арай олон хүмүүс тоглодог. Тэгэхээр тэр болгоны тавж исэн хүмүүс бол бас нэг тийм айгуу тийм хөвгчлэн байна гэж бас мэдсэн байдаг. Тэгэхээр Airsoft тоглож маш хөвгөлтэй, зугаатай. Тэгээд тийм жоохон бахархалтай л да Airsoft тоглож явах үед. Маш хэмжээгээр тайвширлыг авч чаддаг. Яг та нарыг нөгөө байлж байгааг харахаар гаднаас нь харахаар амар санагдаж гисэн. Буу бариад үзээд яг буутахад цөсгөөр тийм байлээ. Яг та нарын цөсгөөрдөг. Цөөхөөс зөрөх байх та. Тэгээд яг анх тоглож сурах байгаа хүмүүс одоо мэдээж тодорхой шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй байх тий. Яг биений спортыг сонгоё, тоглолт сурыг гэвэл. Ер нь холбооны хувьд бол 14-өөс дээш насны хүн бол байх хэрэгтэй гэсэн юм байна. Тэгээд тодорхой хэмжээгээр бол бид нэр бол сургалт бол хийн. Зэвсэгтэйгээ харьцах уу, тоглолтын дүрмийн талаар бол танилцуулах хэрэгтэй байгаа. Шүү. Өөрчлөлтөө
одоохондоо бол тийм айхтар нарийн шаардлага бол байхгүй да. Яг тухайн хүнээс хувц хэрэглэл бэлтгэх ч юм уу хэрэгслүүдэд бэлтгэх тийм шаардлага гарах бах тий. Хамгийн гол нь Airsoft тоглох ч байгаа хүн насан турш байх үгүй нь хамгийн гол нь биш. Хамгийн гол нь аюулгүй байдлаа хангаж чаддаг. Энэ спортоор би хичээснээр юу авах вэ гэдгийг мэддэг. Би энэ спортоор хичээлэхээс гадуур тий. Одоо энэ жишээ нь өөрсдийнхөө бүх хэрэгслийг аваад яхад бид гэр оронд хадгалдаг л та. Тэгэхээр энийг ерөөсөө дараагийн тоглолт бүртээ ерөөсөө гэртээ хадгалах хэрэгтэй. Би өөр газар гарахгүй гэдэг. Улс нийтийн газар авч явахгүй. Хамгийн гол нь тэр холбооны дотоод дүрмийг дагдаг тий. Тэгэхээр тийм л байх хэрэгтэй. Тэрнээс тийм заавал 18 хүрсэн байх хэрэгтэй шүү дээ. 18 хүрсэн ч гэсэн цахилгагүй хүмүүс байж л шүү дээ. Манай одоо 15 таа гэсэрнэ үүргээ ухамсарлцсан тий. Би ингэх ёстой, тэгэх ёстой бидний үгийг сайн дагдаг тиймэрхүү хүмүүс байгаа. Тэгэхээр бид нар тэр 18 хүрсэндээ гол нь биш. Насан туршсан байна уугүй юу гэдэг тэр бол хамаагүй. Хамгийн гол нь аюулгүй байдлаа хангаж чаддаг үүргээ ухамсарлцсан хүмүүс л бидэрт хэрэгтэй. Яг нөгөө Airsoft-ийн бусад спорт тоглоомоос ялгах онцлогийг хэлж өгөхгүй юу? Давуу тал ч юм уу? Давуу талын хувьд бол ерөнхийдөө хамгийн гол нь багаар ажиллаж байгаа. Тэгээд биднээсийн энгийн тохиолдолд мэдэрч чадахгүй мэдрэмжийг бол авахулдаг. Тийм ээ. Дээрэс нь шудраг тэгээд хүм арай болгоомжтой тэсвэр автуужилтаар болох. Гадаадын дөрмөн дээр ч байдаг л та. Адреналин маш их хэмжээгээр ялгарснаас хүн сумны мэдрэлтийг мэдрээвгүйс өөрийнхөө оногцсныг мэдэхгүй өнгөрөх тохиолдол байдгаа гэдэг. Гэхдээ тэр нь бол тоглогчийн буруу ш. Гэхдээ бас тоглогч тэгдэг гэдээ бас гүрийгээд байж болохгүй. Оногцсон бол оногдоод гардаг те. Би чинь пент бол шиг сум нэрэл задраад балчиг гал те. Тиймээс аахгүй үрлэн сум нэрэл так гэдэг ондог эсвэл хорсгоод өвддөг. Тэгэхээр тэр болгонд өөрсдөө ихтгэл оногцсон гэж гараа явчихад энэ яг бидний амар тийм үнэнч зан чанарыг улам ингээл зудаатгаад байдаг гэсэн үг. Саны тоглолтод нараачрахын баг ялсан байгаа шүү дээ тий. Тэгээд яг эсэргээрээ яг танаа багийн гашуун ялагдал ярихгүй юу? Яг ямар ялагдал байсан бэ? Одоо хамгийн гашуун ялагдал гэх юм бол манай багш цөөхөн ялагдaltaй баг л да. Дандаа ялдаг мундаг баг юм биш үү? Туршлагатай. Тий. Энд бол дөрүүлээ нэг бичлүү орчинд ороод тэгэл яг тэрэндээ гарч чадахгүй тэрэндээ бүрдээс яг боомдогдол тэгэл яг дөрүүлэл нэг зэрэг унсан бах та. Тийм л нэг гашуун ялагдал байгаа. Тэрнээс бусдаар бол манай баг бол нэг айхтар ялагдаад байх юм бол байт юм дөө. Яг танаа багийн ялаад байдаг гол нөөц нь юунд байд юм бэ? Багийн ажиллагаа сайн. Багийн өдөртөмж сайн. Тэгээд бас зэвсэг хэрэгсэл бас сайн гэж боддог байна. Зэвсэг хэрэгслээтэй. Арслангийн баг манаас жоохон туршлагагүйтэй ялагдсан шүү дээ. Би түрүү хэлсэн манай одоо бүгэлдээд бас удааг байгаа гэдэг те. Яг 5 гишүүнээр бүгэлдээд удааг байгаа. Одоохондоо яванд ингэ тоглоод ахаар багууд хоорондоо ярьсан яриаггүй өөрсдөө аягуулсан ойлгодог болчихдог. Одоо маахан тийм жоохон дутагдаад байгаа юм л дээ. Тэгвэл танаа багийн хамгийн гоё дурсамжаас хаваалцаач гоё ялж исэн. Ялж исэн дурсамж гэдэг мэдээж байлгатаа 2 групп болдог хвчлээ. Desert Talks бол Legon гэдэг. Тэгээд үлдсэн бас ус ингээд баг болж амжаагүй хүмүүс цөөхүүлээ ирсэн те. Бус нь одоо ирээгүй ажиллаараа тэр ирээгүй тийм хүмүүстэй хувааж аваад байлддаг. Мэдээж Legon-уудыг ялж исэн ялтлаа ш таарал. Мэдээж хамгийн мондгуудыг ялж исэн ял. Би баг тэр байралд орог 20 минут хотсон л доо. Тэгээд тэнцээ ингээд яатсан. Бороо цасмаас орцсон. Нэг тийм өндөртэйсэн болохоор тийм цасан часаа хайлж амжаагүй нэг тийм айгу хүүтэн байсан. Тэгээд цасан дээр илгээрээ ихтэй би 20 минут эдрийг отсон. Legon руу бид манай Алталтын багийнхан болохоор 3-аас туваагдсан байсан л та. Тэгээд Legon-уудыг голоор гаргаад би ханаас нь гарч ирсэн байсан. Тэгж гарч ирэхдээ би дайзанда 16 сумтай буугаар би 4 дайснаа устгаж ирсэн. Тийм ялтай тийм. Үнэхээр мэрэгэн онсон байж тээ. Араас гинбэлцээ. Тэгэхээр эдгээр зөвхөн урагшаага нөгөө хүнд адреналин маш хэмжээгээр хөдлөөд зөвхөн ингээд урдаагаа объектэд ингээд бүх анхаарал төвлөрөөд ирэхээр хойдлоо бас тийм мартагдах жоохон тохиолдол